Мэдээлэл дээр нэмж хэлэхэд энэ асуудалд төрийн захиргааны бүх байгууллагууд бас оролцохоор болсон. Энэ агаарын бохирдлоос буруулахыг одоо бүх нийтийн аян болгож өрнүүлнэ. За байгууллагууд хороо дүүргээр нь хувааж аваад ажиллахад ямар стандартыг барих юм бэ гэдгийг гаргана. Өөрөөр хэлбэл дулаалгатай гэр стандарт гэдгийг гаргана. За мөн одоо энэ пассив хаус руу аль болохоор одоо олон нийтийг чиглүүлэх энэ пассив хаусын хэрэглээг дэмжих чиглэлээр одоо бид нар бол ажилланаа. За энэ дээр нэмж нэг асуудлыг ярихад арилжааны банкуд за ялангуяа төрийн банк энэ хөнгөлөлттэй зээлийг олгох талаар бас жавхлан сайдад үүрэг даалгаврууд өгөгдсөн байгаа. Одоо ногоон зээл авъя гэхээр маш өндөр хүүтэй байдаг. Тэгэхээр энэ хүү нь ямар байх юм, хүүг хэрхэн буулгах юм, хүүгийн зөрүү ямар байх юм гэдгийг бол одоо шийтгэхгүйгээр энэ хөнгөлөлттэй зээл бол ер нь хөгжихгүй, бүтэхгүй талдаа байгаа. Тийм учраас энэ дээр одоо голлож бас ажиллах байгаа. За манай үндэсний хороо бол эрдэмтдийн зөвлөл ажиллаад эрдэмтдийн зөвлөл дээр маш олон саналууд ирсэн байгаа. Та нар утааны сонсгол дээр харсан би ч юм хийдэг, би ч юм. Энэ бүх хүмүүс манай эрдэмтдийн зөвлөл дээр очиод ажиллаад танилцуулаад тэндээс дүгнэлтүүд гарч байгаа. Энэ үнэхээр орчин үеийн шийдэлтэй юм байна. Энэ бол цахилгааны хэмндэг юм байна гэх. Тэгэхээр бид бол энэ байраа дулаалах гэж байгаа иргэдэд энэ сонголтуудыг өгнө. За ийм олон сонголт байгаа гэдэг. Тийм учраас энэ дээрс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бид нар одоо хамтарч ажиллах ийм шаардлагатай байгаа. За бас нэг чухал асуудал бол үндэсний хороо энэ 200 мянган тонн түүхэн нүрс төлдөг 173 уурын зуух 2263 одоо аж ахуйн нэгжүүдийг 10 дугаар сарын бид нар 9 дугаар сарын 1-ээс одоо энэ хуучнаар нүрс төлөвлөхгүй шүү гэдэг албан бичгээ өгсөн. Ингээд бүгдийг ураад яаж одоо энэ асуудлаа шийдэх вэ? Бид ямар тусалцаа үзүүлэх вэ? Ямар шийдлүүд байна? Энийг хэрхэн ямар одоо зээл тодорхой татаацаар шийдэх вэ гэдгээ одоо чухалчилж ярьсан байгаа. За нэг чухал асуудал бол аж ахуйн нэгжийн 1% орлогын албан татвараас бид бас энэ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гэд зарласан. За маш олон аж ахуйн нэгжүүд бол манай үндэсний хороотой санамж бичиг байгуулсан байгаа. За энэ ажлыг эрчимзүүлэх зорилгоор энэ 7 хоногт бид бас аж ахуйн нэгжүүдийг одоо урьж уулзалтуудыг бол хийн. Ингэснээрээ аж ахуйн нэгжүүд бас улам идэвхтэй оролцож энэ асуудал хувь нэмрээ оруулнаа. За нэг асуудал өнөөдөр онцгойлон бас хэлэлцсэн нь бүх байгууллагууд аж ахуйн нэгжүүд өөрсдийн гэр хороололд байдаг иргэдийнхаа ажилтнуудынхаа асуудлыг бас хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан байгаа. Тийм учраас энэ дээр бүх байгууллагууд бүгдээрээ оролцоход энэ бол бас олонний хүчээр маш олон айлын асуудал шийдэгдэнэ. Хамгийн гол нь нэгдүгээрт хийх асуудал бол дулаалгын асуудал юм а гэдгийг бид бол ярьсаа. Тэгэхээр дулаалгын стандартууд гарцсан байгаа. Энэний дагуу ажлуудаа явна.